их найд 73 тэрбум 709 сая 501,615 удаагийн нүүдэл хийх боломжтой байдаг болохоор шатар нь хичээлсэн хүнийхээ бие даах чадвар, төсвөр хатуужил, логик сэтгэлгээ, харааны ой тогтоолтыг сайжруулж, тархины санах ой, багтаамжийг хөгжүүлэх боломжтой байдаг болохоор олон талаас нь хичээлсэн хүнийхээ ухаарч бие даах чадвар боломжтой хатууж юм. Логик сэтгэлгээ шатар нь Европ төв дэлгэрхээс өмнө манай тооллын 13-аас 14-р зууны үед Персээр дамжин Арабын орнуудаас Монгол улсад дэлгэрсэн гэж түүхэнд гардаг бөгөөд түүний үүсэл гарлын тухай зөндөө олон маргаан байдагч шатар нь хаана үүссэн чухал бус. Харин оюуны спорт гэгдэн өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцөгт амьдарч байгаа 6 тэрбум гаруй хүний 4 тэрбумын шатар мэддэг. 1 тэрбум орчим нь хичээлж байгаа нь чухалгүй за. Шатар нь манайд нийгмийн бүх давхаргыг хамарсан нийтлэг тоглоом бөгөөд уран барийн нүүдэл гэдэг үгч шатартай холбоотой. Энэ тухай үл гэрт урдын цагт ургашгүй хаантай нэгэн улс байжээ. Тэр улсад шатар тоглохдоо хэндэж хожигддгүй нэгэн мангас амьдарч сар бүр хааны нэг албаттай шатар тоглож хожигдсан албатын толгойг нь авдаг байв. Олон жилийн турш ийхүү тоглоход мангасыг хожих хүн гараагүй аж. Улсын хүн амч ихэд хорогдож ингэсээр нэгэн өдөр шатар тоглох ээлж ажилсаг уран цэцэн бэртээ арилдын үгэнд тохиожээ. Удаж төдөлгүй мангас ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гин. Цагаанаар тоглож эхэлсэн арилдын өвгөн хэдэн нүдлийн дараа бүх юмаа алдаж хожигдох болсныг нь ажигласан бэрн агаар тэнгэр муу салхишуурга болох гэж байхад аавта ажигчгүй тоглож наадад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгд хасаг тэргийг чинь хэмгчиж түлээд харагч ингэндээ 2 хүүхдээ тэгнээд явчихна шүү гэд хаалгаан савн гарч одож гин. Энэ үгийг сонссон арилдын өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга учир бий гэж бодож үзвэл мориорон бэрсний хөлийг хааж сул өгөөд дараа нь тэргээрээ сул шалж идүүлээ гэж бод тэмээний дугийг нэр түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд 2 хүүхэд тэгнсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн цэцэн бэрийнхэн хэлснээр нүүн мангасыг хожиж толгойг нь авчихин. Ийхүү ухаант бэрийн ачаар арилдын өвгөн ам хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ. Хүн бүхэн математикч байх албагүй гэдэг нэгэн үг байдагтай адил хүн бүхэн шатарчин байх албагүй ч шатар тоглодог, ядахта нүүдлээ мэддэг байх хэрэгтэй учраас эрхэм сонсогч та өнөөдрөөс эхлэн хаяа гэртээ нэг шатар нүүх хэмжээнд түүнийг сураарай. Монголын хамгийн анхны хардаг онлайн радио MJL радио. Нэг тусал. Баярлалаа. Өглөөний зочин. Авьяас чадвар мэдлэг ухаанаараа манлайлж буй хэн нэгнээс өглөө бүр хэрхэн ажилдаг, яаж амжилтанд хүрсэн тухайг нь сонсож өглөөг эхлүүлэх нь юутай сайхан. Та өглөө бүрийн 9 цаг 15 минутаас өглөө хөтөлбөрийн өглөөний зочин болонг хүлээн авч сонсох, үзэх боломжтой юм. MJL радио 102.1 Долгион. Дэлхийн монголчуудын радио. Өглөөний зочин.
Эргээд автомобиль хэмжээл радио өглөө хөтөлбөр зочны цагаараа үргэлжилж байна. Манай өнөө өглөөний зочноор Монгол улсын начин Долгор сүрэнгийн Сэрж бүдэ гэдэг эрхэм хүрэлцэн ирсэн. Манай танд өглөөний мэнд сайн байна. Өглөөний мэнд. Нөгөө улсын наадмаар харж байгаа, дараа нь зурагтаар цагаан сараар харж байгаад тэгээ хаяа нэг одоо юу гэдгийг нэг сонин сэтгүүл. За тэгээд нэг шар мэдээнээс ч юм уу янз янзын мэдээлэл хараад явж ирсэн аа. Өөрийнхөө эфирт ураад ингээд нүр тулаад хоёлаа. Тэгтээ их сонирхолтой сэдвээр ярих гэж байгаа болохоор их сайхан санагдаж байна. Энд ирсэн зочин болгоноос би нэг асуултыг хамгийн түрүүнд эхлээ асуучдаг юм. Өглөөг нөгөө бид нар ярьдаа шүү дээ. Өглөөг яаж өгтөн тэр өдөр тийм байдаг гэж хүмүүс хүн болгон ярьдаг. Тэгээ би нөгөө өглөөг хүн болгон босч ирэхдээ өнөөдөр тэнгэр ямар байна гэж харахтаа тэнгэрийн өнгийг хардаг байх. Зүгээр өөр нэг өнгийг дотроо зөөрлөж ботдог байх гэж сандын. Тэгээ та ер нь өглөөг өнгөөр зөөрлүүл вэ? Одоо байгаад яг тэнгэрийн өнгөөр нь биш ямар өнгөтэй зөөрлөж чадах вэ? За өглөө гэдэг чинь болохоор тэгэл алтан шар нар мандал. Тэгэл нэг сайхан дулаагаар амьсгал үүсдэг гэхэр чи одоо нарны өнгө гэхээр шар өнгө шууд таны хэлсний төсөөлөгч. Энд ингээд яг энэ би гэхдээ энийг сайрлахгүй. Мандаж байгаа юм болов жаргаж байгаа юм болов нэг л ойлгож өгөхгүй байхгүй юу? Энэ бол зүгээр миний харж байгаагаар бол мандаж л байгаа юм шиг. Мандаж байгаа юм шиг байна уу? Тий, зүүн талаасаа л харагд. Тэгж л ойлгож. Манай сонсогчид манай хардаг радиог харж байгаа дэлхийн өнцөг булан бүрээс Америкаас, Африкаас, Далд орнуудаас хаанаас ч үдэ харж байгаа бол та манай өглөөний зочинг ингээд таньж авсан бах. Монгол улсын начин Долгор сүрэнгийн Сэржүүдэ хүрэлцэн ирсэн байна. Бид хоёр өнөөдөр ярилцах сэдв маань сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Дэлхийд даяар ер нь их юм хөгжөөд ингээд явж байгаа үед хөгжлийн бас нэг хурцсуур болж орж ирсэн. Чатсим гэдэг үйлчилгээ бүтээгдэхүүний талаарх чатсимын талаар ярилцсан. Хэрвээ та бид хоёр ярианаас сайн ойлгохгүй, амжихгүй, дутуу хагас дуулах юм бол лавлахыг асуухыг хүсвэл манай 77 11 19 41 дугаар руу шууд залгаж асуугаараа. Аман та хардаг радиог харж байгаа бол сэтгэл хэсэг дээр сэтгэл бичээд аливаа зүйлийг асуух боломжтой юм шүү гэдгийг дуулгахад таатай байна. Хамгийн эхлээд таны спортын карьер ерөнхийдөө бол та зогсоочгаад бизнес руу илүү их анхаарлаа хандуулад явж байгаа хүн болгон мэднэ. Тэгээд энэ шинэ бүтээгдэхүүнүүдийг хаанаас олж ирвэ? Бидэнд яг давуу тал нь юу вэ? Ер нь яг чатсим гэдэг юу юм бэ? Энийг танилцуулж өгөөч. Ерөөсөө энэ дэлхийн ертөнцийн одоо интернетийн асар хурдтай хөгжлийн эринд бид нар амьдарч байна. Одоо таны асуусаар чатсим гэдэг бол ерөөсөө л бидний өдөр тутмын хэрэглээ өөр тэр тусмаа зайлшгүй хэрэглээний нэг хэсэг болж байна л та. Тэгэхээр одоо чатсим гэдэг маань бол одоо бидний харилцаа мэдээлэл солилцох хамгийн том одоогоор одоо дэлхийн хамгийн шилдэг технологи нэг болсон ийм л зүйл хэлж байгаа. Ашиглах одоо горим журам нь ямар юм? Маш энгийн л дээ. За яг хоо энэ чатсимыг хэлхээс өмнө би нэг бяцхан нэг түүх хэлчмээр байна л да. За энэ чатсим байна өөрөө Итали улсаас гаралтай. Италийн чатсим групп компани нэг бол хамгийн анх дэлхийд түгээсэн. Энэ чатсим үүсэх санаа нь болохоор одоо энэ үүсгэн байгуулагч Мануэл Занелло гэдэг нэртэй Итали залуу байдаг. Тэр маань 2003 онд Африкийн Кен улсад явж байхдаа бол одоо тухайн үеийн одоо өөрийн телефоны роуминг ашиглаад явж исэн байна л да. Маш өндөр зардал гарсан юм шиг байна. Тэгээ энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энэ роумингийн төлбөрийг ер нь дэлхийд даяар өндөр байгаа роуминг төлбөрийг яаж одоо буулгах боломж байна гэд судалсаар байгаад 2007 онд Zero Mobile гэдэг нэртэй бас нэг бүтээгдэхүүн нэвтрүүлээд тэгээд тэрэн дээрээ үндэслээд одоо 2015 оны 1 сард одоо бидний гар дээр байгаа чатсим маань төрөн гарсан. 15 оны 1 сард 2 жил өнгөрч байгаа. Тийм. Одоо тэгэхээр эн чинь бол цоо шинэ бүтээгдэхүүн. Тийм байна. За энэ гарч ирсэн бүтээгдэхүүн маань болохоор дэлхийн одоогоор 150-аад улсад хэрэглэгдэж байна. Дэлхийн 150 орны 255 оператор компанид ашиглагдаж байна, хэрэглэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ маань бол бас хэр зэрэг энэ тархацтай хурдан явж байгаа нь бол харагдаж байгаа л та. Роумингийн горыг бол мэднэ л дээ. Мэддэггүй байхдаа нэг дараа төлбөрт дугаар утаснаас нэг оператороос залгаал хэлээл давуу тал нь ийм гэл ингээд та ярих боломж байна уу гэхээр байна сонсъё гэж сонсоод намайг үнэмшиж итгэл ярингууд нь тэр дорнд огж чад нөгөө
их гоё дугаар муугаар надад санал болгоод тэрийг аваал. Тэгээд нэг Монголдо яг нэг хэдэн сар ашиглаж байгаад нэг гадагшаа явах тохиолдол болоод нөгөөхөө аваад явахгүй юу. Тэгээд руминг гэдгийг хийлгээл. Тэгэл ирээл өрөнд ороод нөгөөхөө зараал. Жинхэнэ баларсан. Тэр бодсноос ахтар зүйлчээ руминг өгдөө байлээ. Тий. Манайхан болохоор одоо ерөөсөө ийш тийшээ бас их аялдаг, гадаад дотоод их ажилж хэргийн шугамар, амралт тэгэл бие хэмжлүүл, хэмжлэгээ эсвэл одоо гадаад ажиллах гал тэгэл ингээд зөндөөл гадагшаа урсгал бий болсон. Тэгээ бидний зайр одоо бидний хамгийн одоо гол асуудал нь хилийн дэс алхаал за яах вүлээ ийх вүлээ хинтэ болох тэгэл. Ялангуяа одоо ингээд урд төвш рүү ч очихоор зэрэг хэцүү шүү дээ тий. Өөр хэцүү болждаг. WeChat-ийн аж тэр болгон хүн ашиглаж мэдэхгүй. Тэгээ хүн болгонд бас байхгүй. Аливаа юм чи ингээд хэмждэг одоо урлагийн бүтээлч бай, эд материалч бай, бараа бүтээгдэхүүнч бай хэмждэг нэг гурван шалгуурал байдгийг гинлээ л дээ. Нэг ухаантай хүн л бодож олсон юм шиг байна. Бүх хүн мэдэх үү гэдэг нэ. За бүх хүнд байгаа юу гэдэг. Тэгээ бүх цаг үеийн туршид байгаа юу гэд байсан уу гэдэг ийм гурван асуулт асуудаг юм байна л да. Тэгэхээр харьцангуйгаар одоо ингээд яг бүх цаг үед байсан уу гэхээр үгүй л болох юм байна шаадсан юм үгтэй шин. Тэгэхдээ энэ шин гэдэг нь надад их сайхан санагдаж байна. Ягаад тэгэхээр мод монголоор дуустдаг биш. Тэ энэ үг яриаг халах юм байна. Тэгээд мод монголоор ингээд дамждаг цаашаа түгээгддэг болох юм байна. Монголчууд бид дэлхийд даяар тархацуулсууд байхгүй юу? Тэгэхээр эхний шалгуур дээр үгүй махад нөгөө хоёр дээр нь бол бүх хүн мэдхүү хэр зэрэг одоо энэ хурдцтай гараад ирснийг дэлхийн 152 оронд тархацсан ашиглаж ийн гэж штэ. Тэгэхээр дэлхийн нөгөө 300-аад улсаас чинь талантын хагас нь ашиглаж ийн гэхээр бүх хүн бол мэдж байгаа юм байна. Тодорхой хугацааны дараа мэдж байна. Тэгээ бүх хүнд хэрэгтэй юу гэд байгаа юу гэхээр зэрэг энийг нөгөө ашиг үн цэнийг мэдхээр бүх хүн хамгийн дөрөнд аав. Тэгнь. Тэгэхээр энэ сайн л зүйл байна. За тэгээд бас сонсогчд маань бас биднээс энэ ер нь чат сим гэж юу яаж ашигладаг юм бэ гэдэг. Энэ чат сим бол одоо яах вэ гэхээр тухайн одоохондоо Монгол улсад бид нэр хараахан үйл ажиллагааг нь явуулаагүй. Тэгтээ бид судалж байна. Ер нь гол зарчим нь юу вэ гэхээр тухайн улсын үүрэн телефоны 3G болон 4G шууд автоматар өөр ашиглаад явчихдаг. Одоо заавал Wi-Fi-тай газар ч юм уу хайгаал гүүгээл манайхан чинь ингээд одоо бидний тулгардаг бэрхшээл мань яадаг вэ гэхээр тухайн улсад очлоо гэдэг гол Wi-Fi ч юм уу эсвэл 3G-г нэг өндөр үн төлөөд байдаг. Нэг тийм бэрхшээл зовлон байгаад байдаг учраас энэ маань бол тэр асуудлыг бүрэн шийдэж чинь гэсэн. Юу вэ гэхээр тухайн улсад очлоо онгоцноос буулаа шууд автоматар холбогдоод тэгэл хязгааргүй чатлах, voice message үлдээ явуулах тэр ирхэн нэгдэл тэгэл явчих чинь гэсэн. Одоо жишээл манайхаас эхнээсээ аваад гадаад дотоод явж байгаа хэрэглэгчд маань яриа л хийдэг юм бид нар л. Оо ямар амар юм бэ те. Одоо бидний тулгараад байсан бэрхшээлүүдийн нэгийг бас ингээд арилгаж өгсөн баярлалаа гэх. Иймэрхүү ер нь маш амжилттай төгж байна. Гадагшаа явахаар ч очиод нөгөө юун дээр нөгөө мобайл оператор ихлээр хайгаал. За нэг юмд нь архийг холбогдчихвол тэн дээр чинь одоо нөгөө эхлээд нөгөө утасны сүлжээнд орох хэрэгтэй байгаа. Орчингуу дараа нь Wi-Fi орчин ч юм уу тийм юмнуудыг хаагаад тэгээд олдоо гэхэд тэр хавийнх нь одоо хүнээс пассворд янз юм гоох ч юм уу. За ер нь их хэцүү. Зарим нөгөө жоохон сүүлийн юм бус утаснууд бол дэмждэггүй ч юмнууд байдаг те нөгөө технологиос хосрогдсон. Тэгэхээр чат символ ингээд утсандаа тэр тухайн симийг авчин суулгах чинь тухайн оронд очоод онгоцноос буугаад авиаплануудаас гарлаа хайлаа сөрчилээ тэгээд ороод ирэн тэн дээр шууд нөгөө 3G 4G нөгөө дата гормон дээр тавьчихаар автоматар орчих юм байна. Ерөөсөө та бол яах вэ гэхээр хайгаад байх ямар шаардлага байхгүй. За. Одоо энд нь тохиргоог нь бид нар хийгээд өгдөг юм. Тэгэл утсандаа симээ хийлээ. Шууд онгоцны бол онгоц маань нислээ тухайн улсад буулаа. Тэгэл автоматар тухайн улсын хамгийн өндөр хурдаар дамжуулж байгаа сүлжээг нь шууд өөр автоматар. Утас маань тэгвэл ерөөсөө надад шаардлагатай юм асаалттай л байх хэрэгтэй. Цэнэгтэй л байх хэрэгтэй. Одоо манайхан чинь тохиргоо яадаг гэдэг үү гэдэг. Эндээсээ тохиргоо игээд бүртгүүлээд тэгээ бүртгэл маань төв чат сим групп руу явцдаг. Дээрээс нь бас нэг хэлэхэд одоо энэ үүрэн телефоны компаниудыг дэмжиж ажиллаж байгаа Английн үүрэн телефоны Tier 1 гэдэг компаниас оператор компаниас хамтарч ажилладаг. Энэ чат сим маань болохоор өөрөө 44-төө Английн кодтой утасны дугаартай. Тэгэл тэр дугаараар бүх зүйл баталгаажаад тэгэл тэр чат симээ өөрөө бүртгүүлээд за дугаараа бүртгүүлээд тэгээ эндээ бүх тохиргоо хийгээл тэгэл утсандаа хийгээл явлаа.
хилийн дэс алхлаа шууд автомат руу ороод явдаг. Тэгэхээр нөгөө роуминг бол одоо Монголын нөгөө юу нэ утасны операторууд роуминг хийлгэхэд нөгөө тариф байдаг шүү дээ тий. Яриа нь бол тэд Монголоос залгахаар зэрэг гайгүй байх шиг байдаг тий. Нөгөө Монголдо байгаа хүн чинь залгахаар цаанаас нөгөө гадаад байгаа хүн буцаага залгахаар өндөр тарифтай байдаг. Мессеж нь ч тэр ярианч тэр. Тэгэхээр одоо энэ дөр хүний нөгөө нэг хамгийн эхэлж сонирхох юм чинь тэгээд за гоё юм байна. Тэгвэл одоо нэг тариф гэдэл тэгээд гарна шүү дээ. Тий. Одоо тэр энэ чат симийг жишээ нь ингээд утсандаа хийгээд явхад одоо Монгол улсад хэрэглэж байгаа 9911 гэл Mobicom-ийн утас те Unitel-ийн утсууд гэл энэ дугаарлал бол залах шаардлага байхгүй болчихж байгаа. Юу вэ гэхээр та бүхний ашиглагддаг одоо дэлхийн нийтээр ашиглаж байгаа WeChat дээрээс нь одоо Telegram, WhatsApp, Facebook Messenger гэл 10-аад энэ аппликейшнуудыг дэмжиж ажилладаг. Тэр энэ аппликейшнуудаар дамжуулж биднес чинь нөгөө мэдээлэл хоорондоо боломж нэгдэж байгаа байхгүй. Одоо та бол одоо Facebook Messenger ч юм уу одоо ямар нэгэн тий аппликейшнийг ашиглаж гадагшаа бол зөндөл явж байгаа шүү дээ. Би бол гол ашигладаг нөгөө Viber нөгөө WhatsApp авшаа WhatsApp ч үлээ. Тий WhatsApp. Тийм энэ хоёрыг гол ашигладаг. Энэ WhatsApp-ын сүүл танилцаад байгаа. Ерөнхийдөө бол Viber гол дул ашигладаг гэсэн. Тэгэхээр одоо энэ маань юу гэж юм гэхээр дэлхийн нийтийн хэрэглэгчдийн чиг хандлага бол дандаа аппликейшн руу шилжиж байгаа. Интернет суурилсан тий. Тэгэхээр одоо үндсэндээ бол одоо энэ өөрийн телефоны ашиглагдж байгаа дугаарууд бол ер нь дараагийн үе рүүгээ шилжиж ийн гэж ойлгож болно л та. Одоо яг нэг бол үндсэндээ бол одоо манад бол яг одоо 99.11-тэй 88.11-тэй ч юм уу одоо тий 99.88-тай энэ дугаарын кодууд бол ер нь явандаа одоо аппликейшнуд бол маш их хэрэглэгдэж байна. Маш их ашиглагдаж байна гэдэг утгаараа нэлээд шахагдаж л байна л да. Үнц нь буурал одоо нэг нэр хүнд энтер гэдэг байсан юм байхгүй болноо л гэж ойлгогдох уу тий. Одоо жишээлбэл энэ WhatsApp-ыг чинь 1 тэрбум хүн хэрэглэж штэ. WeChat гэдэг нэг хятад одоо манай өмнөх хятад тэр чигээрээ WeChat-ыг хэрэглэж штэ. Хятад руу нэг одоо сараас дэш хугацаатай явж сарч байх 7 хоногоос дэш хугацаатай л явж байгаа бол явж байгаа хүмүүс мэддэг болцсон. За эргэж холбоо ярихын тулд амьд үснээ мэддэхийн тулд гэж утсан дээрээ тий. Ухаалаг утас байхгүй бол хинэгнээс ухаалаг утсыг гууж аваад WeChat-ийн суулгаад яаж ажиллах гормын заалгаж аваад явж байгаа байхгүй юу. Тий, ялангуяа одоо манай энэ урагшаа хятад руу явж байгаа манай зорчигчдад манай иргэдэн маань бол туулын хялбар болчихж байгаа. WeChat хятадд бүрэн ашиглагдаж байна. Хятадын альж газар ямар цаг хугацаанд чөлөөтэй мэдээлэл солилцоод чатлах боломжтой. Тэгээд манай энэ чат сим чинь бас үйл давхар нэмэлт үйлчлэгнүүд гэж байгаа. Дан одоо ганцхан чатлахгүйгээр миний түрүүний хэлсэн voice одоо дууд мессеж үлдээж болно. Дууд мессеж сүүлийн үед бас нэлээд хүмүүс ашигладаг болсон. Хэрэгжилж байна. Дээрээс нь дуудлага хийгээ ярьж болж байна. Видео кол хийгээ ярьж болж байна. Энэ бүх юмуд нөгөө чат сим энэ 12 юм дэмжиж байгаа юм байна. Манай найруулагчийн зургийг өгж байна. Тий, аппликейшн. Тийм байна. WeChat байна, Kakao байна, миний таньдгуудаас Kiki байна, WhatsApp байна, Telegram байна, Messenger, Facebook Messenger байна. Нөгөөдөл юм би бол танихгүй юм байна. Viber байхгүй байна энэ дээр. Тий, Viber ер нь явандаа орно. Орох бах тий. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 тий 12 дэмжиж байгааг бол манай найруулагч дэлгэцээр харуулж дэлгэц хаагаад баярлалаа найруулагчаа. Тэгээд одоохондоо Монгол та түрүү хэлсэн яг ингээд нөгөө хэрэглээнд бүрэн нэвтрүүлээгүй байна гэдэг. Тэгэхээр саяхан бол та нөгөө яг WeChat-ыг танилцуулга уулзалтыг хийсэн тийм ээ. Чат сим. Тий, чат сим тий. Тэгээд энэ уулзалт дээр бол хүмүүсийг ураад мэдээж бүр дэлгэрэнгүй сайхан өнгө танилцуулга хийсэн баг. Хизэнээс тэгээд Монголд яг бүрэн ч юм уу хэсэгчилсэн шатаар ингэж нэвтрүүлэх бид нэр хэрэглэж болох юм байна. Жишээ нь одоо би. За энэ маань бол дандаа манай Монголын хэрэглэгчдийн асууж байгаа нийтлэг асуулт гэдэг. Тэгэхээр энэ чат сим маань болохоор тухайн улсад нэвтрэхтэй, тухайн улсад ашиглагдаж байгаа сүлжээгээр дамжуулж өөрөө операторудаар тий явдаг. Үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр яах вэ гэхээр одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Mobicom, Unitel болон Skytel, G-Mobile гэдэг 4 өөрийн телефоны компани үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр одоогоор яг бид нар бол зүгээр
бизнесийн нууц гэж одоо хэлэх юм уу да. Нэг өөрийн телефоны компанитай бол бид нар хамтын ажиллагаа үүсгээд энэ гэрээ хилцээрийн шатандаа явж байна. Туршилтын журмаар энэ ганц нэг явж байгаа юм. Туршилтын журмаар арай л эхлэегүй. Энэ бол баг туршилт гэдэг юм байхгүй. Үндсэндээ бол ерөөс хамтын ажиллагаа үүсгэж ингэх юм бол одоо тэр манайтай хамтын ажиллагаа үүсгэж явж байгаа тэр өөрийн телефоны компани бидний сүлжээг ашиглаад нийт одоо бид нэр одоо хэрэглэгдэж байгаа нийт хүмүүс рүү бол шууд одоо хувьсах ийм одоо том давлага болох гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо аль нэг одоо энэ оператор компани ч юм уу 9988 гэдэг дугаар чинь шууд чат симрүүл хөрнөж юм байна. Шилжих тийм л процесс болох гэдэг байгаа. Тийм учраас бид нар бас энийг бол маш сайн нарийн сайн судалж. Гэхдээ энэ цаг хугацааны хувьд би бол удахгүй хаа гэж бодож байна. Ялангуяа үйлчилгээний бараа бүтээгдэхүүн бол хэрэглэгчдэд санал болгох гэдэг чинь нэг удаа худалдаж ав. Тэгээд насан туршдаа гэж нэг санал өгнө. Та нэг удаа эхлээд үнгүй ав. Тэгээд сар болгон ч юм уу ингээд өдөр болгон ч юм уу тогтмол нэг ингээд жоохон нэг төлөөд тэгтээ энэ ингээд таны төлж байгаа тарамсгааргүй үйлчилгээг үзүүлнэ гэд одоо биднийг үнэмшүүлэх итгүүлэх ингээд маркетингийн PR-ийн ажиллагаа явагддаг. Таны одоо энэ чат сим бол бид нэг удаа ингээд худалдаж авах юм уу бас ингэж явах юм болов юм. За үн төлбөрийн хувьд бол дэлхий дээр нэг үн байдаг. Ганцхан үнэтэй. Тийм үү? Тий. Энэ одоо чат симыг ашиглах бүх хүн нэг л үн. Тий, нэг л үнэтэй байна. Бид нэр одоо Монголд нэг өөр үнээр зарнаж гэдэг юм уу? Америкаас одоо өөр үнээр худалдаж авдаг гэдэг юм уу? Ийм үнийн зөрүү бол байхгүй. Цаанаас тогтсон үн өгдөг. Тэр үнийхэн дагуу бид нэр одоо яг Монголынхаа энэ хэрэглэгчтэй бид нар бол зарж борлуулна. Тэгээ үнийн хувьд болохоор энэ бол гайхамшигтай үн ахгүй юу? Өнөөдөр яг бүх эрхээ нээлгэх үн маань болохоор 72,000 төгрөг. 72,000 төгрөгдөө яах вэ гэхээр нэг жил хязгааргүй ашиглана. Чатлах эрх нь нэгдчихэж байна гэсэн үг. Тэгээд дээрэс нь нэг жил хязгааргүй чатлахтаа энэ эдгээр 12 тий аппликейшн л чатлаа л чөлөөдөө цаг хугацаа хамаарахгүйгээр тэгэх юм байна. Тий. Тэгэхээр бол энэ бол маш том одоо бидний мэдээлэл дамжуулах боломжийг олгож байгаа юм. Өнөөдөр мэдээллийн асар их мэдээлэл 900-д явж байна шүү дээ. Бид мэдээлэл авах гал өнөөдөр бид яадаг вэ? Уцаа орхиол гараад ирэхээр зөв дэлхийгээс тасарцсан юм шиг болдог. Тийм л мэдрэмж төрөөд шүү дээ. Тэгэхээр энэ маань одоо юу вэ? Тэр маш хурдан цаг хугацаанд мэдээллийг дэлхийн альж газар байсан мэдээлэл хурдан авах боломжийг олгож байна. Дээрээс нь саяны хэлдгээр нэг удаа аваад бүтэн жил хязгааргүй одоо чатлах мессеж явуулах эрх нэгдэж байна. Дээрээс нь voice message байж байна. Тэгээд энэ нь болохоор яах вэ гэхээр жилийнх нь эрх дууслаа. Тэгээд сэргээх нь за хэдэн төгрөг гэж бодож байна. Одоо мэдхгүй эхлээд авцсан юм чинь дараа нь хямдрах. Эхний хэд нь 72,000 төгрөг авч байгаа. Тэгсэн. Одоо тэр Английн нэг өөрийн телефоны компани бүртгүүлэх дугаар мугаар аваад бүх юм. За дараагийнх нь 36,000 төгрөг. 36,000 төгрөг. 50% рүү очих тийм. Тэгэл энэ 36,000 төгрөг чинь болохоор жил болго ингээд сунгатал 36,000. Нэг осондоо одоо юу гэх юм бэ? Ингээд нэг сард ингээд 36 байх чинь 12 сар гэдэг байх чинь. Сард 3,000 төгрөг. Хязгааргүй. Тийм байна. Чадлах хэрэг нэгж. 3,000 төгрөг чинь одоо баг Монголд өнөөдрийн зах зээлд $1 шүү дээ тийм. Тий. Тэгэл ер нь эн чинь юу вэ гэхээр асар их технологийн дэвшил тийм хэрэглэгч хоорондын хүмүүсийн харилцааг ойртуулахад бол яг ийм үнэхэр байгаа бол надад өстой их таалагдчихэ. Байгаад. Тэгээ одоо хуурхцаар гэдэг шиг би бол их нэг хэрэглэгч хүнстэй би ч ямар үйлдвэрлэдэг шүү дээ. Нэг янз янзын юм хэрэглэн шүү дээ. Утасны оператор тийм авч хэрэглэж байна. Одоо тэгээд намайг тэр нөгөө хуурсан операторт би хэлэхгүй л дээ. Одоо энэ муухай нэг давуу тал ашигласан бол хэвлэл мэдээллийн ажилтан тийм. Тэгээ олон байгаа юм чи айлд явах уу тэгэл тэгж их гоё яачгаад яваад ирсэн чинь тэр олон 100,000 өрөнд оруулаад намайг чи балалсан байхгүй. Тийм тэгэл өөр ингээд хэрэглэгчийн үүднээс нэг джинс өмд их орныхаа үйлдвэрлэлийг дэмжиж ийн гэж аваад өмссөн 20 нарал өмдөө тайлсан би өмдөө тайлаагүй юм шиг цэнхэр өнгөтэй амтан зогсож байгаа байхгүй тэгж чинь тэгэл өстө бүтэн жил угаасан төв цэнхрээр аль байгаа дээ. Тэгэл хямд гоё гэж санал болгосон хэрэгэлдэг
гэх мэтчлийн ингээд юунууд онцгой юмнууд байна л да. Хуурагддаг тийм мэдрэмж аваад байдаг. Хуурцснаа мэдэрдэг. Тэгээд заргалдаад ямар одоо хаачаач үлээ би одоо намаа ган гэд тий ярихад тийм үг хамгаалах байгуулгын чаанаа авилээ тэгээд нэг тоодгүй. Ягаад энийг сөхөж ийн гэхээр зэрэг маш гоё үнэхээр гоё сонсогдож байна. Бүхэл бүтэн жил тэг сард 3,000-аар ямар үйлчилгээ байна л гэж бодогдож байна л да. Тий. Тэгээд одоо хайртай дотны хүмүүс те гадаад сурж байгаа үр хүүхэд аав ээжтэйгээ те цаг хугацаа харгалзахгүйгээр хоорондоо ингэж чадлаад мессеж. Тэгээд voice-аа үлдээ чинь. Тэг voice. Тэгээд миний түрүүний хэлж байгаа нь болохоор энэ үйлчлэгийн дотор 3 багц явж байгаа юм. Одоо тодорхой хэмжээгээр бизнесийн одоо шинэ үйл ажиллагаа явуулдаг байнгын тогтмол одоо утсаар харилцдаг одоо зарим нэг манай бизнесмэнүүд байна. Эсвэл одоо шаардлагатай одоо тэр хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань болохоор тэр багцнаас бас сонголт хийж болж байна. За 3 багц уу 36,000 төгрөгийн багц, 90,000 төгрөгийн багц, 180,000 төгрөгийн багц. Бас нэг жаахан юу юм бэ те. Тий. Дотроо арай нөхцлүүд нь өөр. Тий нөхцлүүд нь. За 36,000 төгрөгийн багцаас эхлээл хамгийн бага багц нь юу вэ гэхээр юу багтдгийг бэ гэхээр 36,000 төгрөгийн багц нь дотор 80 минут ярих. Видео кол. Бас яриа ороод ирэх. Зураг явуулах. За. Ингээд энэ ийм эрх нэгдэж байгаа. За тэр 90,000 төгрөгийн дотор болохоор 200 минут. 200 минут уцаар ярих, видео кол, зураг явуулах. Энэ эрх нэгдэж байгаа. За 180,000 төгрөгийн болохоор 400 минут. Уцаар ярих, одоо видео колыг өөрөө зураг харж ярих, тий? Дээрээс нь зураг мураг явуулах иймэрхүү үйлчлэгээнүүд багтаж байгаа. Тэгэхээр энэ бол 400 минут гэдэг маань болохоор одоо ойролцоогоор нэг тунджаар одоо бидний сарын утасны ярьж байгаа тэр хэмжээ шүү дээ. Тэгэхээр бол одоо энэ бол бас л миний одоо хэрэгжилж байгаа нөгөө операторын багцад сүлжээнээсээ гадна гэж яригдэн шүү дээ тий. 500 минут байдаг байхгүй сарын хэрэглээ. Манайх бас тэгээд энэ нь болохоор цоо шин тэгээд технологийн маш өндөр дэвшилттэй бүтээгдэхүүн орж ирж байгаа учраас бид нар юу гэж хэлээд байна гэхээр энэ бол зүгээр жирийн нэг SIM карт биш. Энэ бол ерөөсөө хувьсгал. Одоо энэ дээр би тэр хальт дуулсан л да. Интернеттэй байх заавал шаардлагагүйгээр гээд байгаа байхгүй юу? Утас нэгт чинь тухайн юуны операторт холбогдчих юм байна шүү дээ. Тухайн улс орны нэг аль нэг хамгийн өндөр юутай байгаа. Тэгэхээр зэрэг бид нар чинь ингээл гадаад явхаар чинь яах юм бол тэгээ тухайн газрынхаа интернетийг олж авах юм уу яах их ингээл сандраад байдаг. Хэрвээ бүр одоо ингээд удаан дүрстэй юутай муутай энэ дэрэг хэлэн бол тийм юм хайхаас биш зүгээр нөгөө ойр зүрийн хурдан шуурхай харилцаан дээр тийм мессеж нөгөө voice бол интернет гэдэг юм руу санаа зовхгүйгээр тухайн нөгөө улсынхаа юутай холбогдчихж штэ нөгөө оператортой тийм хамгийн өндөр юутай тэгэхээр л болоо явчих юм байна. Тий тэгэл болоо явчихна. Тэгэл одоо жишээ нь анх удаа очиж байгаа газар тий таньж мэдхгүй газар очлоо бид нар чи яах вэ ийх вүлээ гэл цаг алдахгүй сандрахгүй. Тэгэл ерөөсөө хангалттай мэдээлэл дамжуулаад өөр хангалттай мэдээлэл авах. Ерөөсөө бүхэл нөхцөл болцоо бүрдүүлж өгч байгаагаар энэ чадсан юм. Маш том давуу тал нь тэр болоод. Өглөөний мэнд сайхан үйлчилгээ байна да. SIM картанд дугаар нь тустай байх юм уу? SIM карт дугаар нь тустай байдаг юм уу гэсэн асуулт байна. SIM картын дугаараа бол миний түрүүний хэлсэн Ter1 гэдэг компаниас авдаг. Тэр нь болохоор тэр авж байгаа удалж авч байгаа чат SIM дээр өөрөө бичээстэй байдаг. Тэр нь болохоор нэвтрэх дугаар гэж ойлгох хэрэгтэй. Тэрүүгээрээ бүртгүүлээд нэвтрээд тэгэл тэр нэвтэрсэн дугаарыг чинь одоо Английн Ter1 оператор компани дэмжээл тэгэл бүртгэл тэгэл болоо. Тэгээд бусад үед бол тэр дугаараас одоо заалгана малгана гэдэг ойлголт байхгүй. Зүгээр юу вэ гэхээр манай зарим хүмүүс бас сайн мэдээлэл өгөхгүй бол бас жоохон ташаа болгоод идэг. Яасан бэ гэхээр одоо саяны дээр өгсөн Английн 44-т дугаарыг ингээд өгөхөр тэр дугаараараа одоо энэ хэрэглэгдэж байгаа манай энэ дугаар руу шууд залгаад ярина гэсэн. Тийм юм бол байхгүй шүү дээ. Шууд аппликейшнууд. Одоо битэрийн төрөний ярьсан энэ аппуудыг дэмжээл шууд хүссэн өөрийнхөө аппликейшнээр хоорондоо холбогдох боломжтой. Одоо Facebook Messenger бол Facebook Messenger-ээр WeChat бол WeChat-аар гэдэг. Тэгээ тухайн улсууд одоо жишээлбэл Япон гэж үзэх чинь Японд бол Line гэдэг аппликейшнууд маш өндөр хэрэглэгддэг. Одоо Япон руу явж байгаа хүмүүс бол Line-ыг ашиглаж явж хад бас их давуу талтай. Хятад явж байгаа хүмүүс нь WeChat ч юм уу тий. Америк руу явж байгаа хүмүүс нь WhatsApp, Facebook Messenger ч юм уу. Гэхдээ энэ саяны хэлээд байгаа нь бол дэлхийд хааж хэрэглэгддэг л. Энэ ер нь төлхөө хэрэглэгдэж байгаа юм.
Тэгэхээр нөгөө хоёр симтэй утсан дээр бол өөрийнхөө дугаарыг энэ тэгэл хамт ичгэл юм байна да ер нь бол. За энэ нь миний өөр барьж байгаа Samsung-ийн 2 симтэй утас. Яадаг вөхөр 2 симтэй утас бол их амарл юм байна. Тэгээ би бол тэр 4 сард явахдаа бол өөрөө туршаад өөрийн биеэр туршаад мэдэрсэн юм байна. Тэгээд энэ нэг симэндээ чат симхэн симийг хийгээл онгоцноос буулаа шууд автоматар ороод тэгээд би өөрөө сурчлаад явсан. Өөрөө хэрэглэж ихтэй үзэж байгаад. Тэгээ үнэхээр хэрэгтэй бүр сэтгэл ханамжийн баталгаа бол маш өндөр байсан л та тэр. Утсан дээр аппликейшн суулгаад болох юм байна шүү дээ. Тийм үү гэсэн байна. Мөн. Тийм. Утсан дээр бол нөгөө холбогдох нөгөө дэмжих аппликейшнүүдээ суулгана гэсэн үг шүү дээ. Энэ ярьж байгаа энэ нөгөө чат сим маань бол өөрөө миний утсан дээр сим карт хэлбэрээр суух зүйл. Тийм. Энийг манай зочин үзэгч асууж байгаа болтой байна. Хоёр симтэй карт ч угаасаа хоёр симтэй утас чинь тийм ашигтай байгаад идэм байл л дээ. Давуу талтай. Тийм давуу талтай байгаа. Заавал энэ утсан суудаг гэдэг бас ойлгож болохгүй л дээ. Одоо шинэ сим карт авдаг iPad-од шүү дээ. Тийм. Одоо нэг ухаалаг төхөөрөмжүүд. Тий. Одоо энэ iPad-д ч суулгаж болно. Гол нь тэр сим карт авдаг. Микро карт байдаг. Тэгэл тэрийг суулгачвал тэгэл асуудал байхгүй. Юм хөгжнөө гэж үздэг байсан кинонууд биелээд байна штэ хөө гэд инээс юм. Харин тийм ээ. Үздэг байсан кино. Нэрээ тиймэрхүү яг үйл явдалтай тэ нэг юу ч байдаг байх чинь ингээл ийм юм байт юм уу гэж кино үздэг байсан биелээд байна гэн. Тийм байна. Энэ тантай санал нэг байна. Энэ Япон бичгтэй ханцтай нэртэй хүн байна. Японоос ухаа готвол. Сонсогч та бүхэнд үзэгч та бүхэндээ дуулахад за манай утас дуурж байна. 8008-тай дугаар ороод ирлээ. Байна уу өглөөний мэнд? За сайн байна уу өглөөний мэнд. Сайн байна уу MJ радиогийн өглөө хөтөлбөр зочны цагтаа холбогдсон байна. Манай өнөөдрийн зочноор чат симийг монголчуудад танилцуулж байгаа Монгол Улсын начин Толгор сүрэнгийн Сэржүүд байна. За баярлалаа. Тэгээд бас өглөө айгуу гоё шинэ мэдээ, сайхан мэдээ сонсож байна. Баярлалаа. Тэгээд би бас нэг юм асуух гэсэн юм аа. За. Энэ утсан энэ сим нь өөрөө ямар үүрэн телефонуудад гэх вэ? Одоо ер нь бүх үүрэн телефонууд болно гэж үзэж байна. Тэрсүүл энэ интернет цацж байгаа одоо энэ бүх сүлжээнүүд ямар ч асуудал байхгүй орж ирнэ. Одоо шинэ Mobicom-ийн сүлжээж үж болно, Unitel-ийн сүлжээж үж болно. Тэгэл ер нь бүхэл үүрэн телефоны компани сүлжээг дэмжиж ажилладаг давуу талтай. Тий. За баярлалаа. За баярлалаа танд. Энэ юу нэвтрүүлэг эхнээс нь сайн сонсоогүй бол таа минь тий. Нэг юу утаснаас нэг сүлжээнээс сайн тайлбарлаж өгөхгүй. Тий өөрөө бас маш хурдтай гарч ирсэн технологи учраас. Тэгээ үүсээд эн чинь 2015 оны 1 сард эн чинь дэлхий дээр гарч ирсэн. Дэлхий дээр борлуулж цацаж ирсэн гэхээр чи одоо энэ чинь 2 жилийн дотор 150-аад улс хэрэгжилж идэх гэж байна. Маш өндөр. Мундаг байна. Энэ тэр Мавританд байгаа ганц Монгол энийг манай юг үзэж байгаа бол аваасаа гэдэг байхгүй. Манайхын нэг MJ радиогод гаруйцны аппликейшн гаргахгүй юу. Тэгээ манай аппликейшны давуу тал дэлхийн хаанаас ч гэж интернеттэй холбогдсон төхөөрөмжтэй ухаалаг төхөөрөмжтэй бол манай нэвтрүүлгүүдийг шууд одоо ингээд 5-2 яриаг манай тэр аппликейшнийг суулгасан хүмүүс одоо үзэж байгаа. Тийм хаанаас ч хамаагүй. Тэгээд нөгөө давталтын дугаар хийчихэр зэрэг нөхөж ингээд үзэж чадаагүй бол тий. Нөгөө хүмүүс чинь нэг тогтмол үздэг нэвтрүүлэх ч юм янз бүртэй байдаг шүү дээ. Тэгэхээр давталтын дугаарыг ингээд нөхөд үзэх юм боломжтой нэг юм гаргаж өгсөн. Тэгээд нөгөө ерөнхийдөөс нөгөө хаанаас ямар улсуудаас хэдэн удаа татагдчихв гэдэг нөгөө статистика харсан чинь яг хамгийн их хандлт бол мэдээж нөгөө Солонгос ч юм уу тий ингээд нөгөө Америк энэ төр байна л да. Тэгсэн чинь Африкийн тэр Мавритан гэж улсаас нэг даталт игдчихсэн байхгүй. Би тэгээд тэнд бас Монгол хүн байна тий. Тийм одоо Мавританы Африк хар хүн манай аппликейшнээр авдаг нэг кирилл үсгээр бичигдсэн аппликейшнийг тэгээд би нэг бас яг өөр шигийн хийсэн дээр бас нэг хөгжилтэй юм яриа л да. Яасан бэ гэхээр яг хөө энийг бас үнэхээр энэ Монгол хэрэгтэй энэ технологиг бас бид нар оруулж ирэх гээд. Тэгээ манай Superlative гэж компани байдаг. Тэр компани одоо бас нэг тэд нартэй бас нэг ийм байна гэж хамтын ажиллагааг үүсгээд тэгээ өнгөрсөн 11 сард харилцаж эхэлсэн. Тэгээ энэ 3 сарын 27-нд бид нар аль биесны Монголд борлуулах эксклюзив дистрибьютор гэдэг эрхийг авсан. Тэгээд бид нар ингээд судлаад үзсэн чинь дэлхийн газрын зураг байгаад байгаа байхгүй. Тэгээ газрын зураг дээр Аз ТВ-с одоо Төв Азаас. Тэгээ нэг энэ чинь өөрөө лого нь бол ногоо өнгөтэй. Тэгээ энэ дээр ингэсэн чинь манай Монголын газрын зураг л цагаан байгаа тийм. За, хойд Солонгос цагаан байна. За. Тэгээ бид нар чинь хаана байгаад байна өө хүмүүсээ гэж
Тэгээ бид нар зөв хооронд инээлжсэн байхгүй. Яагаад манай Монголоос одоо болтол орохгүй байна энд чинь. Тийм байна. Энд чинь одоо хөгжлийн бас тодорхой хэмжээгээр бид нар чинь бас дэлхийн нийтийн хөгжлөөс хоцормооргүй байна шүү дээ, тий? Хамтдаа хөгжөөд бас дэмжиж явах хэрэгтэй. Бид нар чинь угаасаа барьцдаг улсууд шүү дээ. Нэг нэгнтэйгээ барьцдаг улсууд барьцаал тэгээд хоорондоо барьцахгүй ш одоо тэр гадагшаага барьцаал явчихмаар шүү дээ. Тэгээ манай энэ 4 сарын 28-нд сая өнгөрсөн 4 сарын 28-нд манай нээлт болсон. Тэгээ нээлтийн үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг дэлхийн чатсан руу бид нар явуулсан. Тэрний вебсайт дээр байрлуулсан. Ингээд Монголд одоо орж ирлээ гэдгийг албан тэгээд ногоорсон. Одоо цацсан. Одоо гол ногоорх нь болохоор одоо манад одоо аль нэг үүрэн дэлгүүрийн компанитай бид нар хамтраад эхлэх юм бол тэгэл ногоорол. Тэгвэл хойд солонгос ганцаараа цагаараад үлддэг. Айгу мох. Сарын хитэн төгрөгөө дараа эсвэл урьдчилсан төлбөр гэж байх оо гэн. Энэ ярьцсан тийм аа. Энэ зочинд үзэгчид хандаад дэлгэхэд та манай нэвтрүүлгийг дахиж сонсохоор дахиж үзэхээр тавигдсны дараа эхнээс нь үзүүл тодорхой байгаа. Бидэнд цаг баг болцсон учраас өөр зүйл рүү анхаарлаа хандуулъя гэж бодож байна уучлаарай. Ярилцлагын цаг нэг 5 минутын дараа л өндөрлөх болчиход байна л да. Тэгээд одоо ч дахиад айгу урт ярина шүү дээ. Сарын нөгөө жилийн тим болон сардаа тэгээ хувирна гэд. Өнөөдөр ингээд бид нар олон янзын интернетийн одоо компаниуд, олон янзын интернетийн хордууд, интернетийн үйлчилгээний саналуудад дарагдаал тий. Тэгэл бүгдийг хэрэгжилж үзэл болоод байдаг байхгүй юу? Энэ нэт чинь ингээд гацаад байдаг юм байна. Юм татахтаа ингээд нөгөө хурд нь юм татахтаа аплод даунлод хийхдээ юм байна гэсэн чинь худлаа юм байна. Болигээ дахиад тэнгүүд хажуунаас өөр нэг нөхөр манайх илүү гоё гингүүд нь аль үзээгээ үзээд байхгүй. Ингээд бүгднийг хэрэглэж үзсэн байдаг байхгүй. Тэгээ бүгдэнд нь нэг сэтгэл ханамжгүй ч юм уу. Бүгдэнд нь нэг тийм олигтой талтай биш. Тэгэл тэгсэн хэрнээ аль нэгийг нь муулаад хэрэглээд байна. Би бол та бүхэн ярианаас чатсим үйлчлэгээний талаар бол хангалттай тантай яг яриа сууж болохоор хангалттай ойлголт авчлаа. Тэгж их айхтар нэг зарга үүсгүүлээд явахаар хэмжээнд манай мэт гомдохооргүй юм байна гэж ойлгож байна. Тэгээ энэ дээр бас хэлэхэд эн чинь хөгжиж байгаа технологи. Зөвхөн энэ ч одоо нэг бүтээгдэхүүн орж ирэл ингээл зогсчих биш. Одоо энэ чинь улам цаашаа хөгжих байх та. Нэг ап хийгээл бүтээгдэхүүнүүд гарч ирнэ. Энэ дээр л энэ чинь хөгжил гэдэг юм чи харагдаж байгаа. Энд өөрийн телефоны компаниуд зах зээлээ алдаж магадгүй учраас хэр нааштай хүлээж авах юм болоо гэнэ бойкот хийх юм биш үү? Нэг талаасаа бас аваад үзэхэд бас тийм магадлал байгаад байгаа юм л да. Одоо байгаа тийм. Гэхдээ одоо хичнээн одоо тий Ромонг одоо энэ хуучин технологитгоо хэдэн жил зууралдах юм бэ тий. Бас энэ дээр бас манай өөрийн телефоны компаниуд бас өөрсдөө бодж л байгаа хэл да бас энэ чинь бас бодож байгаа мэдээж хөгжиж л байгаа учраас тийм. Гэхдээ энэ одоо миний бодлоор бол энэ дээр хэн хурдаг хөдөлж тий одоо боломжийг гартаа авсан л хөгжиж штэ. Тэр өрсөлдөөний л хорвоо өрсөлдөөний зах зээл юм чи. Нэг хിവэрэ мөнгөд оршино гэдэг юм байна. Үргэлж хувирч байгалж байх л ёстой. Магадгүй штэ одоо энэ чатсим өөр одоо ямар технологиуд нэвтэрч орж ирээд өөр шиндэг юм юу болж өгөх юм өөр юу гарч ирэх юм мэдэхгүй байна л да. Хүний оюун санаа чинь нөгөө хязгаараагүй болохоор чи хүн болгон тэгээд нөгөө амьдрах бүхэл хугацаанд аль болохоор шинэ содон юмруу л тэмүүлж явдаг шүү дээ. Боломж нь өөрт надад л байгаа бол надаас шалтгаалж байгаа бол бас яг нэг мөнхөд орших зүйл байхгүй. Улс гүрэн хүртэл мөнхөд оршдог юм шүү дээ. Манжигэд улс уу амар л байсан гисэн гэж ярина шүү дээ. Одоо тэгээд бүр байхгүй. Түүхэл үлдсэн гэдэг шиг. Одоо бодоод үзгүй смарт утас гэж одоо 2001 онд 2000 онд гарч ирэл үү хаа гэж бид нар чинь зүгээр ингэж байсан. Одоо юу вэ? Зүгээр нийтийн хэрэглээ болсон. Одоо таны тэр өөрөө чинь ээж аав тий хоорондоо ингээд ерөөсө дата надад байна гэж ингээд ийн гэдэг чинь өөрөө ямар хурдтай хөгжиж байна гэдгийг харуулж байгаа. Тийм 70 гарсан настангууд маань тэгж шүү дээ. Датаны хэрүүлийг л оронтой. Ямар их битгий видео үзээдэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр юм хүн болгонд интернет суурилсан төвтэй тийм үйлчлэг ер нь бол ухаалаг үйлчлэгээнүүд хэрэгтэй. Бас нэг юм хэлчихье гэж бодож байна. Энэ чатсын манай орж ирснээр бас манай улсын одоо эдийн засгийн одоо хэмнэлттэй горимшилжсэн байгаа. Энэ цаг үед тийм ээ отогшоо байгаа явж байгаа бидний одоо халааснаас төр өвчнөөс маань хэдэн одоо гарч байгаа энэ мөнгийг манаас хэдийр хэмжээгээр хэмнэх үү гэдэг чинь өөрөө энэ чинь маш өндөр ач холбогдолтой болчихж байгаа юм л та. Тэгээ энийг бас төр засгийнхан манаас анхаарч үзээрэй гэж би хэлж
хэлье гэж бодож байна л да. За баярлалаа. 50-ийн нэвтрүүлгийн 40 минут маань ингээд энэ хүрээд өндөрлөж байна. Төгсгөлд нь та магадгүй хэлж амжаагүй хэлхийг яг хүмүүст мэдүүлэхийг хүсэж ирсэн яг чат симтэй холбоотой тодорхой тухайлах би асууж амжаагүй ч юм уу та гаргаж хэлж амжаагүй би димэм асуусаар таны гол хэлэх юмыг мартуулсан ч юм уу тийм байвал амжуулж хэлээч. За монголчуудаа хэлэхэд дэлхийн технологийн өрн болсон одоо энэ дээж нь би одоо аваад ирлээ. Бид нар аваад ирлээ. Тэгээд та бүхэн маань энийг хэрэглээд тий. Тэгээ өөрсдийнхөө бас ажил амьдрал бүхэл хөгжил дэвшлийг энэ одоо авчирсан шинэ технологиор дамжуулаад тэгээд миний хэлэхэд бас дуртай үг маань болохоор юу гэхээр монголчуудаа бүгдөө хамтдаа хөгжицгөөё. Тийм ээ. Тэгээд хамтарч ийм нэгдэлтэй байж иж манай улс их орн хөгжин. Тийм учраас бүгдөө хамтдаа хөгж. Ганцхан сэржүүдэ гэдэг нь хөгжөөд байх. Гүүгээр л бүхэндээ хамтдаа хөгжицгөөё гэж л би уриалмаар байна. За баярлалаа танд. Сонирхолтой сайхан байлаа. Шинэ технологиг танилцуулж монголчуудад дэлхийд даяар тархан сууршиж ажиллаж амьдарч сусж байгаа монголчуудад тайлбарлаж өгсөнд баярлалаа. Манай нэвтрүүлэг хадгалагдаад дахин үзэх сонсох харахаар байршчин хэрвээ та нэвтрүүлэг дөнгөж сая анзаараад сонсож байгаа бол юу яриад өнгөрчвөө гэж бодож байгаа бол тавигдахаар нь хаанаас үздэгийгээ бол манай гадаад байгаа монголчууд маш сайн мэднэ л дээ. Тэндээс ороод үзээрэй сонсороо хэрэгтэй зүйл яригдсан учраас би ингэж хэлж байгаа шүү гэдгийг дуулгая. Энэ үргэлж хамт байсанд баярлалаа. Бидний урилга хүлээж авсан танд баярлалаа. Таны ажил цаашдын хүсэл мөрөөдөлтэй өндөр амжилт хүсье. За та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Монголчуудын радио 102.1